Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдж байгаа хайран гар хүчирхийллийн эсрэг нэгдсэн аянд 9 дүүргийн ард иргэдийг оролцуулах үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдж байна. Одоо ингээд та бүхэндээ 9 дүүрүүдээр зохион байгуулагдсан арга хэмжээг төлөвлөе. Өнөөдөр бид нэр энэ дээр одоо 10 цагаас эхлээд иргэд маш сайн оролцоотой байлаа. Өдрийн 2 цагийн байдлаар гэхэд бол ерөнхийдөө бараг 400 гаруй иргэд хандаад дэмжиж гин гэснээр илэрхийлээд ингээд гар үсгээ зураад наацсан байгаа. 500 орчим хүнээс ярилцлага авсан байгаа. Харилцан ярилцаад за тэгээд хариултуудыг тэмдэглэж аваад за энэ аян дээрээ одоо гарын үсгийн зуруулаад налгасан байна. Ерөнхийдөө массыг хамарсан дээр сургууль дээр нь ч юм уу, цэцэрлэг дээр нь ч юм уу олон хүнийг одоо хамруулж сургалт сурчлага хийвэл илүү үр дүнтэй маа гэсэн ерөнхийдөө саналыг хэлж байсан. Төрлөх хоттой бүгдээрээ стрессгүй тайван амьдарцгаая. Би хайрын гараа энд нэгдэж байна. Хайрын гараа энд нэгдэж байна. Тэр найзыг маань болтоо гэдэг. Хөрх дүрх юм гэсэн үү? Хоёр малчин дөрөв үлдээ. Би хоёр үлдээ. Гүцгүй бай заяа. Тэгээд би дөрөв үлдээ юм уу? Муу нойд гарах.
тэмцээнд оролцож байгаа бүх багуудтай амжилт хүсье. Дүүр бүрээс шалгарсан шилдэг 6 багийнхаа танилцуулъя. Самтын хайрхан дүүргийн шилдэг хамтарсан баг 9-р хорооны амтын хүч баг 3-р хорооны аян зүрх нэг зүрх баг. Чингэлтэй дүүргийн шилдэг хамтарсан баг 10-р хорооны алтан гадас баг. Халаах дүүргийн шилдэг хамтарсан баг 2-р хорооны цоглог баг. Баганга дүүргийн шилдэг хамтарсан баг 2-р хорооны инэвсгэлсэн Монгол баг. Хаан дүүргийн шилдэг хамтарсан баг 9-р хорооны халуун сэтгэл багууд оролцохоор тайзнаа гарчирсан байна. Үнэхээр манай нийслэлийн анхан шатн дээр нийгмийн хамгаалалт, нийгэм ямар байгааг би сэтгэл нүдэрээ харж байгаа улсууд бол та бүхэн байгаа. Тийм учраас та бүхэн бол засгийн газраас ч илүү, совчийн захиргаанаас ч илүү, дүүргийн захиргаанаас ч илүү энэ ард түмний төлөө хамгийн ойр ажилтдаг хүмүүс шүү. Тэгээ энэ ажилдаа улам их амжилт гаргахыг та бүхнээс ерөөе. Энэ асуудлыг би шийдэх.